За, өглөөний мэнд. Манай гэр бүлийн амралтын өдрийн өглөөний цайг гашраадаг. Эсвэл өглөөний цайг амралтын өдөр дааж авсан. Ер нь баг уламжлал болчихлоо дөө. Тэгээд нөгөө хүмүүс бас яаж хийх юм болоо гэж асуугаадсан. Харуулъя гэж шийдээд бичлэг хийж байна. Энд маань юу явах вэ гэвэл томатны цаавар сонгон энэ болохоор жоохон яа тэгээд жоохон тохиож байгаа томатны цаавараа энэ хийхгүй хийж болно. Хийхгүй байсан болно. Хийх гоё. Нар зүг гурав юм уу? Нар буруу гурав эргүүлнэ нэ манайхаа эргүүлэлт амар чухал шүү. Дийгэр гоё нөгөө улаан туяа моёо ороо гоё мэдтэй байна. За сонгон 2 сонгон ногч. Сонгон цаахан саргал болчихно. Хуурнаа. За таяг маань өсгөөний хутгалтыг сайн хараарай. Хутгалтын бүх учир байгаа. Маш амттай аюу гоё өглөөний цай болдог. Тэгээ амттай өдрүүдээр сүхбэ. Сүнийгээ хийгээд баг уламжлал болчихлоо дөө. Энэ чи 2-3 янзаар хийдэг байна. Тэг. Хар чивэл тэгтээ доторын газар шууд ажиллаж авсан шүү дээ. Гэхдээ би нөө ажиллаж авсан гэж нөө төлгөө хийдэг шүү дээ. Доторын газар төлөвтэй. Тэгээ өглөөний цайгаа хийдэг байхгүй. Өглөөний цайг бэлддэг гэсэн тийм. Манайх 10 идэгсэн 15 минут гэсэн. За 2 хайрлын тоглоом дээр. Тэгээ нөө өглөө бүгд хүлжрээд өглөө 7:10 цаг бүгд цаагаа уушаад тэгээ 7:30 таасан. Тэгээд энэ өндрийг ингэж аюу гоё гайхамшигтайгаар өглөөний цай бэлдэж сурсан байдаг юм аа. Тэгээд би чинь 3 сар цэвэрлэж байж байгаа. 3 сарын дараа машин давтдаг байхгүй. Өндгөө одоо хийхээс өмнө ингээд гадаас авчих. Тэгээд өндгөө хаглаад хийдэг. Галаасаа түр аваад тэгээд гал дээрээ тавиад градусын багсгаар таглаад орчих юм лээ. Нөгөө янзаар хийдэг нь болохоор одоо ингээд хийчин заяа. Зүгээр минийхөө. Ямар гоё. Чизлик. Өнөөдөр амралтын өдөр гээд минийхөө гоч хэрэж юм уу? Тэг. Аав навчиж гисэн юм аа. Нөгөөд нь болохоор ингэж хийж байгаас утгах чинь. Надад утгаснаас энэ их таалагдаад идэв. Тэ? Тэгээ нөө 2 хайрлын нөө ажил дээр болох 2 хайрлын таван дээр нэг нь ингэж хийгээд нэг нь болохоор утгахчдаг одоо. За ингээд дээрээс нь ингээл давсаа. Энэ бол маш амархан бөгөөд маш амттай. Өглөөний цай амттай өдөр сүүлд маш тохиромжтой байдаг шүү. Тэр идэх газар хатан би ч хатан байгаа идэх болсон ингээд талаар нь идэх. За ингээд тэр ингээд яг бүгд гоё ингээд цагаараа дэмжин галаа болчих. Бүгд ингээд дээдлэн цагаараа дөнгөн ингээд болоод ирнэ. Тэгэхээр нь галын багсгаал одоо бол яг ширүүн ингээд 12 дээр байгаа байхгүй. Хана хараарай. Одоо цагаарцсан. Тэг. Ийм болонгууд нь галаа багсгаал гарч чинь. Тэгээд энэ чинь ингээд дэгнэдээд ингээд бүгд гоё болчих. За ингээд
Помидортой өглөөний цай маань бэлэн боллоо. Турчиж үзээрэй. Аюу гоё амттай гоё болдог шүү манайхаа.